Сайн Улаанбаатар өглөөний хөтөлбөрийн эрүүл мэндийн болон Монгол Хүнтэй аймгийн гэмтлийн үений мэслэмж Баттар уулзж байна. Өнөөдөр та бүхэнд өвдөгний үений остеоартрит гэдэг өвчин, түүний үед хэрэглэгддэг үений тарилга, тариа эмчилгээ гэж юу юм бэ гэдэг талаар бяцхан зөвлөмж өгөх гэсэн юм аа. Өвдөгний үений остеоартрит гэдэг нь болохоор өвдөгний үений яс үүсгэж байгаа яснуудын мөгөөрсөн гадаргуу нийлэгдснээс үүдэлтэй үр үүсгэж байгаа яснууд хоорондоо хавиралдаж архаг өвдөлт болон өрөвслийн процесс үүсгэж байгаа өвчнийг ерөнхийдөө хэлдэг. Энэ өвчний үед болохоор эрдэнэгийн шинжилгээ болон үений хойг бусд нарийн шилэн өндөр ерөнхийдөө хэлбэрхээ онцлох боломжтой. Эрсдэл хүчин зүйлүүд нь болохоор мэдээж цэвэрлэлийн дараа эстроген даврын хэмжээ буурсантай холбоотойгоор ясны сэргийлт үүсч эхэлдэг. Хоёрдугаар талаараа хүн хөшрөгдсөн насжилттай холбоотойгоор бодис социалын эрчим буурснаас болж тархалтын эсэлтэй холбоотой өрн дээр их ачаал нэмэгдсэнтэй холбоотойгоор үүсдэг гэж үздэг ерөнхийдөө. Эмгэг замын хувьд бол өвдөгний үеийн остеоартрит гэдэг өвчин маань өөрөөр болохоор 0-4 зэргийн 4 зэргээр ангилагддаг. 0-1 2 дугаар зэргийн үед болохоор эмийн эмчилгээ болон тарилга эмчилгээгээр эмчилгээний явагддаг. 3-4 дугаар зэрэгтээ орсон бол өвдөгний үеийг бүрэн солих мэсэл эмчилгээ заавал шаардлагатай байдаг. Тарилга эмчилгээ гэдэг нь яг юу орд юм бэ гэхээр өвдөгний үеийн тарилга эмчилгээ гэдэг нь ерөнхийдөө яг төгс эмчилгээ биш, өвчний явцыг удаашруулах мэсэл эмчилгээ шаардлагатай ч гэсэн одоогоор орох боломжгүй юм уу эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас мэсэл эсрэг залтай тохиолдолд энэ тарилга эмчилгээг ерөнхийдөө хийж хэсэг хугацаанд үргэлжлэлийг дарах өвчнгийн намдах хөдөлмөрийн чадвар алдаа сэргийлэх зорилгоор хийгддэг ийм эмчилгээ байгаа. Ерөнхийдөө орчин үед болохоор хийж байгаа тарилга нь болохоор хорилсон болон гурвалсан тариа эмчилгээ гэж байдаг. Хорилсон тариа гэдэг нь болохоор өвчин намдах хэмийг хэсэг үргэлжлэлийн эсрэг дааврын эмтэй хамт хослуулан хэрэглэдэг. Гурвалсан тариа гэдэг нь болохоор өндөр нэмэт гиалуронч гэдэг элементийг нэмэт өгдөг ийм тариаг ерөнхийдөө гурвалсан тариа гэж нэрлэдэг. Тэгээ үений тарилга эмчилгээ болохоор ерөнхийдөө манай аймаг дээр юдинурин гэдэг тариаг ерөнхийдөө үргэлжлэлийн эсрэг дааврын эмийг ашигладаг байгаа. Өвдөгний үений тарилга эмчилгээг ерөнхийдөө болохоор 7-10 хоногийн зайтай 3-5 удаа өвдөгний үеийн тарьж өгдөг. Ерөнхийдөө нэг барих хугацааг нь болохоор тухайн өвчний явц тухайн хүн тариа тариусныхаа дараа хэрхэн гам дэглэм барих, ачаал хэрхэн зөв авах тэр зэрэгээс ерөнхийдөө шалтгаалдаг. Ерөнхийдөө бол нэг 1-2 жилийн хугацаанд ерөнхийдөө барина гэж тооцоол шийдэг байгаа. Өвдөгний үеийн тарилга эмчилгээг сэргээн засах болон уламжлалт эмчилгээтэй хавсаж хэрэглэл илүү үр дүнтэй барих хугацаанд уртсдаг гэж үздэг. Энд нь болохоор бариа эмчилгээ, хөдөлгөөн засал, дулааны эмчилгээ, шавар эмчилгээ зэрэг зүү төөнөр эмчилгээнд хүртэл орж болдог. Тэгээд хавсарч хэрэглэх юм л илүү үр дүнтэй. Өвдөгний үеийн тарилга эмчилгээний дараа болохоор гам дэглэм барих гэдэг нь болохоор ачааллаа хэтрүүлэхгүй байх хэвээр, даарч хүрэхгүй байх хэвээр. Ихэнх тохиолдолд маш их өвдөл зөөрөлтэй байсан хүмүүс эхний тарилга, хоёр дахь тарилга дарсгэлээд өвдөл зөөр нь багасчдаг. Төрөнтэй холбоотойгоор өвдөл зөөр бага учраас ачааллаа ихсэнтэй холбоотой ахаад 7-10 хоногийн дараа өвдөлт сэтрэх магадлал их байдаг. Тэгэхээр яг тарилга эмчилгээ хийж байгаа явцад болохоор гам дэглэм гэдэг зүйлийг ачааллын менежмент гэдэг зүйлийг маш сайн барих шаардлагатай байдаг гэж байна. Сайн Улаанбаатар өглөөний хөтөлбөрийн эрүүл мэндийн болон үзэл сонирхсан үзэгч та бүхэнд баярлалаа.